Мэргэжлийн нэгдсэн холбоотой эрхцэн байдлын тухай хууль батлагдсанаас хойш бас маш олон асуудлууд цэгцэрч байгаа. Би байгалийн ажил жуулчлалын сайдаар ажиллаж исэн. Ажил жуулчлалын тухай хуулийг 20 жилийн дараагаар шинжилсэн найруулга хийж ажил жуулчлалын мэргэжлийн холбоог бид нар бас байгуулж исэн. 24 холбоо нэгдэж энэ мэргэжлийн холбоог бас байгуулж нэлээд үр дүнтэй явж байгаа мэргэжлийн холбоодын нэг болов уу гэж бас бодож байгаа. Цаашдаа манай ойн салбар дээр бас маш олон холбоодууд байгаа. Энэ ойн салбар дээр байгаа мэргэжлийн ойн салбар дээр байгаа холбоодууд маань бас мэргэжлийн нэгдсэн холбоо болох энэ чиг баримжаар явж байгаа. Тэгээ бид нар энэ мэргэжлийн нэгдсэн холбоодын эрхцэн байдлын тухай хууль бол их зүй хууль гарсан гэж одоо яг амьдрал дээр хэрэгжүүлээд явж исэн үед бол бодож байна. Цаашдаа бид нар энэ мэргэжлийн нэгдсэн холбоодын эрхцэн байдлын тухай хуулийг мэдээж одоо сайжруулах зүйлс байвал сайжруулад тодорхой гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд шийдвэрлээд явах бүрэн дүүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тэгээ эдийн засгийн байнгын хороо болон хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлууд нь ороо явж байгаа учраас бас мэргэжлийн байнгын хороодуудынхаа саналыг бол дэмжиж байна. Гэхдээ нэгдсэн нэг ойлголтыг ард түмэндээ иргэдтэй ялангуяа энэ холбоодуудтай их зөв хөрөхгүй болвол болохгүй байгаа. Ялангуяа санхүүгийн харилцааны хувьд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй болвол их төвөгтэй үйл ажиллагаанууд үүсэж байгаа. Тухайлах юм бол бусад улс орнуудад мэргэжлийн нэгдсэн холбоо магадгүй холбоодуудын нэгдэл холбоо байх. Эсвэл аж ахуйн нэгжүүдийг нийлүүлсэн холбоо байх гэдэг утга агуулгаар яваад байгаа. Манайх нийслэлийн хэлбэр дээр яваад байгаа. Нийслэлийн хэлбэр дээр явж байгаа учраас энд ямар асуудлууд үүсээд байгаа вэ гэхээр бүх холбоодууд нь нэгдээд дээрэс нь аж ахуйн нэгжүүд тухайн холбоондоо нэгдээд ороод ингэ явахаар давхарцсан татврын асуудлууд нэг талдаа үүсэж байна. Тэгэхээр бид нэр санхүүгийнхын асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй бол давхцсан татвартай холбоотой асуудлууд цаашдаа илүү их үүсэж явах, эргээд нөгөө тухайн холбоонд нэгдэж байгаа холбоодууд болон аж ахуйн нэгжүүд дээр бол дарамт шахалт үүсэх нөхцөл байдал бий болж байгаа. Мэргэжлийн нэгдсэн холбоодуудыг үүсгэж байгаа гол суурь шалтгаан бол төрийн чиг үүргийг хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэхтэй холбоотой харилцааг шийдвэрлэе. Энэ өөрөө төрд бас нөгөө талдаа хувийн хвшил рүү төрийн үйл ажиллагааг шилжүүлэхтэй холбоотой маш зөв заалт, зөв зарчим гэж ойлгож байгаа. Гэтэл мэргэжлийн холбоодууд дээр маань тодорхой хэмжээнд иймэрхүү асуудлууд бас үүсээд байгаа учраас энийг бид нар бас нэгэн тал одоо тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийгээ явах бол цаашдаа бид нар бас анхаарах хэрэгтэй болоо гэсэн ийм бодолтой байгаа. Тэгэхээр санхүүгийн асуудлыг бол бид нар заашгүй бас харж үзэх хэрэгтэй юм байлээ. Тэгээд гэдэг саналыг хэлэх гэж байгаа. Асуулт бол алга. Дэмжиж.